Түрүүчийн улсын их хурлын бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай хуулийн төсөл их хурл дээр байж байгаа. Анх дугаар хэлэлцүүлэг нь байнгын хорон дээр явагдаж байгаа. Түрүүчийн их хурлын үед байгуулагдсан ажлын хэсэг нэлээд удаан хугацаанд ажилласан. Хэд хэдэн санал нийлээгүй гишүүд хоорондоо санал нийлээгүй зүйлүүд байсан учраас тэр дуусгаж чадалгүй орхисон байгаа. Тэгээ манай би бол байнгын хорон дээр болж байгаа. Энэ төрлийн албаны зүйлийн тухай хуулийг шинжлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Одоо хэлэлцэж байгаа хуулийг үргэлжлүүлээд явах уу? Эсвэл дахиад өргөн барьсан субъектийн санал солилцож байгаад зарчмын нэлээд тийм тодорхой зүйлүүдийг оруулж байгаа дахиж хэлэлцэх үү гэдгээ би бол санал солилцох нь зүйтэй гэсэн бодолтой байна. Байнгын хорон дээр энэ талаар ярина. Яагаад гэвэл яг үннийг хэлэхэд түрүүчийн орж ирсэн одоо анхны дугаар хэлэлцүүлэг дээр байгаа төсөл дотор одоо саяын Эрдэнэт гишүүний хэлээд байгаа шиг тийм зарчмын том өөрчлөлт гэхээ зүйлүүд их бага. Ер нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа төрийн албаны тухай хууль бол яг ном журмынхан дагуу мөрдөөд явбал бас тийм дотор олон сайн зүйл тусдсан мэрит зарчмын тодорхой зүйлүүдийг оруулсан юм хууль байгаа. Харамсалтай нь тэр хуулийг мөрдөхгүй тулд дундуур нь засгийн газар тогтоолоор элдв өөрчилж журам оруулаад гаргаж ягаад тэгээд тэр төрийн албаны тухай хуулийг гажуудуулж мөрдснөөс болоод энэ их олон асуудал үүссэн юм зүйлүүд бий. Тэр ийм өөрчлөлт оруулах боломжгүй зарчмын бас нэлээд хэд хэдэн зүйлүүдийг оруулсан төрийн албаны тухай хуулийг шинжилэн батлах нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай байгаа. Их хурл дээр ярина өргөн барьсан субъекттэйгээ ярина гэж бодож байгаа. Ингээд зорилго шаардлага бол хэвээрээ байгаа гэдгийг хэлэх байна. За